Тэгээд энэ 7 хоногт сүүлээр хэдүүлээ юун дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй юм бэ гэх юм бол мэдээж алтны ханшин дээр алтны компаниудын сайн мэдээлэл гарснараа хэдүүлээ call option хийх үгүй юу. Өнөөдөр шөнө маргааш өглөө Core Mining дээр харцгаая. Тэгээд богино хугацааны option авах магадaltaй шүү тийм учраас бүгдээр анхаарлаа хандуулъя. Орнамент за технологийн салбар ер нь бол хөрөнгөний зах зээлийг тэр чигтээ ерөнхийдөө чирээд аваа явж гин та харж байгаа бол энэ AMD-ийн хувьцаа одоо pre-market дээр зах зээл нэгтгэхээс өмнө $263 дээр явж байгаа. Nvidia-гийн хувьцаа өчтөр орой томоохон pop хийсэн та харж байгаа бол daily candle $191-аас $202 хүртэл явсан. Одоо pre-market дээр $208 дээр явж байгаа. Тэгээ энэ технологийн компаниуд бүгдээрээ ерөнхийдөө томоохон jump up хийж байгаа та харж байгаа бол S&P 500-гийн RSI index нь ерөөхдөө дэш өсөж байгаа. Одоо 1-2 томоохон gapтай pre-market-ээр одоо 688 дээр явж байгаа. Дахиад all time high. Тэгээ буцаад uptrend line руу ингээд орж чадсан. Өмнө нь Donald Trump-ийн худалдааны дайман буцаагаад эхлүүлэн panic candle ерөөхдөө одоо байхгүй болцсон байгаа. За тэгээд анзаарах хэрэгтэй юм бэ гэх юм бол тийм зах зээлийн sentiment ерөөхдөө бодож байгаа юм айгүй хурдан өөрчлөгдөг. Тэгээд тэрэндээ хэдүүлээ бид нар бас ерөөхдөө бэлэн байх хэрэгтэй. Өөрийнхөө үзэл бодлоо үргэлж ингээ хараал те. Заавалч одоо кризис болно гэхгүй зүгээр хараал окей зах зээлийн шиг явж гин ийм дүр зураг харагдаж байгаа тэрэндээ хэдүүлээ өөрийнхөө тааруулах юм тактикад тааруулах хэрэгтэй. VIX бол та харж исэн бол буцаага жоохон up яваад байсан одоо нөө volatility өсөд байсан юм бол жоохон өсөлттэй байгаа хэвээрээ та харж байгаа бол low-нууд нь ерөөхдөө нэлээд доогуур явж байгаа. Сая нэг тодорхойгүй хэсэг VIX маань 28 29 хүртэл ингээд дэше өсөө явсан. Одоо буцаагаад 16 15 дээр явж байгаа. Тэгээ put call option хэдүүлээ харах юм бол тэгээ та харж байгаа бол ер нь бол put call ratio негатив бол биш. Яг нөгөө neutral zone дотор явж байгаа. Муу сайнч биш, мууч биш. Одоо S&P 500 дээр ч гэсэн хэдүүлээ put call ratio харах юм бол line chart-аар харах хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө яг neutral дээр явж байгаа. Бараг тэнцүү нэг put option, нэг call option дээр зэрэгцээ явж байна. За алтан дээр бас сонирхолтой юм болсон. Хэдүүлээ энэ дээр нөгөө candle буцаагаад харах ёстой. Яг өчтөр юу хэлж ирсэн бэ гэх юм бол энэ uptrend channel гэсэн байгаа. Эний таацсан дээрээ ерөнхийдөө bounce хийсэн. Одоо ерөнхийдөө retraction дуусах магадлал бол байна. Тэгээд та харж байгаа бол энэ оргилоос ийшээ унаад bounce хийгээд тэгээд дахиад bounce хийгээд одоо ерөнхийдөө харах ёстой. Дахиад доошоо явах нь 50 day moving average-тэй золох уугүй юу хэдүүл харах ёстой. Алтны correction дууссан гэж хэлэх ерөөсөө цаг нь биш. Та харж байгаа бол өмнөх оргилцгээс хэр удаан sideways consolidation явсан бэ гэх юм бол баг хэдэн сар явж исэн. За өмнөх consolidation та харж байгаа бол 24 оны яг баг нэг жилийн өмнө болж исэн. Тэгээд ер нь бол та харж байгаа бол sideways consolidation бас нэлээд утсан байгаа ч 11 сараас 12 сар, 1 сар. Тэгээд ер нь бол 2 сар гарч иж ер нь энэ алтын ханш буцаагаад өсөө явсан. Тэгээд өмнөх sideways consolidation та бүгдээр нь харж байгаа юм бол доорой чинь 3-4 сар болцсон байгаа. Тэгээд хэдүүлээ дөнгөж одоо тий daily chart дээр ингээ харах юм бол 1 2 3 4 5 6 7 хоног өнгөрсөн байна. Сарч болоогүй. Тийм учраас энэ алтан дээрээ хэдүүлээ одоо бас жоохон төвчээртэй түлээцтэй тайван байх хэвээр. Гэхдээ одоо энэ эх 7 хоногоос ер тодорхой олон өргөжүүлээд унах юм уу эсвэл sideways consolidation явах юм уу? Мөнгийг бас харах юм бол бас өчтөр яг адилхан техник юу хийсэн. Гэхдээ та харж байгаа юм бол энэ 50 day moving average-тэй бараг уулзсан. RSI нь ерөөхдөө одоо буцаагаад жоохон stabilize болж байгаа. Тэгээд энэ бас манай алт мөнгөний уурхаануудад сайнаар нөлөөсөн та харж байгаа юм бол Core Mining маргааш earnings тайлгнана. За тэгээд хэдүүлээ ингээ харах хэрэгтэй. Яг гэх юм бол өчтөр 18.31 дээр хаалт хийсэн. Одоо pre-market дээр 19.33 явцсан байна. 50 day moving average-тэй яг төгс ерөөхдөө золгоод яваад одоо ингээ явж гин. Тэгээд хэдүүлээ өнөөдөр маргааш ерөөхдөө зах зээлийг маш сайн ажиглаад харъя. Яг гэх юм бол Core Mining бол
ер нь бол энэ үйлрэлтээ бас нэг 10%, 12% хооронд ерөөхдөө overperform хийх магадaltaй. Одоо шинжээчинд юу харж байна гэх юм бол тий earnings per share 26 цент тий 28, 29 центээр бас гарах магадaltaй хэдүүлээ энэ дээрээ бэлэн бай. Бас нөгөө Hecla Mining хувьцаануудаа харцгаая. Тэгээ энэ ерөөхдөө 8 хоногийн дараа тайлан гарах нь Hecla Mining та харж байгаа бол 12 дээр 13-ын хооронд ерөөхдөө жоохон support олж гин. Orla Mining өчигдөр хэдүүлээ бас ярьж исэн. Тэгээд ерөөхдөө буцаагаад энэ wedge дотор буцаагаад орцсон байгаа. Тэ та харж байгаа бол ер нь бол нэлээд bullish харагдаж байна. Coiling амар ингээд энерги хадгалаад явж байгаа та харж байгаа бол тэ ингээл. Тэгэл хизээ нэг цагт энэ ерөөхдөө resolve хийчин одоо ерөөхдөө дахиад жоохон дээш яваад энийг ингээ эвдэх юм уугүй мó хэдүүл харах хэвээр. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох. Амар сонирхолтой байцтай тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Алтлуу буцаагаад ингээд ороод үзэх юм бол хэдүүлээ юу харж байна гэх юм бол энд ер нь бол яг оргилоос одоо энэ хүртэл 11%-ийн ер нь бол correction орсон байна. За өмнөх high low төлөө харцгаая. Энэ хүртэл тий бас 11%, энд одоо 11% явсан байна. Энд бас 11%-ийн correction явсан байна. За түүхийг жоохон судлаад за энд нэг жижигхэн correction харагдаж байна тий. Энэ одоо хэдэн процентын бэ бас харъя. 9%-ийн уналт байна. За энд бас нэг энэ бол арай урт хугацааны correction явсан. Тэрийг бас хэдүүлээ хэмжицгээе. Окей. За энд 13%-ийн уналт болсон байна. За энд бас дахиад нэг юм байна. Энэ бол 2022 оны хооронд явж исэн нэг уналт. За энийг ингээ харах юм бол энэ хамаагүй том 21%-ийн уналт. За тэгээд өмнөх энэ correction-ыг ингээ харах юм бол тий тэр бол өмнөх correction ингээ харах юм бол энд тий оргил цэгээс Ерол руу 9%-ийн уналт байсан бол одоо ерөөхдөө бид нэр 9%, 11% аль хэдийн орцсон байгаа тэгээд хэдүүл харах хэвээр. Одоо ингээ sideways consolidation үргэлжлүүлээ явах юм бол тий ер нь бол эх 7 хоногт ер нь тодорхой болно. Бас өмнө хэлжсэн алтан дээрээ бас нөгөө манай monthly chart бол супер царай муутай аимшигын одоо зурагтай явж байгаа. Гэхдээ ерөөдөө сайд жишээ нь өчтөр бүр аимшигын дүр зурагтай байсан. Тэгээ ерөөдөө одоо буцаага сайжж байна. Silver дээр бол тий царай муутай хэвээрээ байгаа. Яа гэхдээ ингээ сайжж байна. Одоо дахиад нэг 2 хоног байгаа. Тэр хугацаанд ер нь бол энэ monthly candle жоохон дүр зургаа ингээ засч чадах юм бол тий арай bearish биш. Ер нь бол collapse болоогүй. Энэ дээр хэдүүлээ зүгээр юу хүлээх хэвээр. За Tesla-гийн хувьцаа руу шилжцгээе. Сайхан өсөлттэй л явж байна. Та харж байгаа юм бол өмнө ерөнхийдөө энд өнгөрсөн жилийн 12 сард ерөнхийдөө энэ дэш явж чадаагүй. Тэгээ энэ яг нэг амар яг цэгцтэй triangle-аас ерөнхийдөө breakout хийж чадсан. Fab тий. Тэгээ одоо хэдүүлээ харах хэвээр. Tesla-гийн хуваа дөнгөж сайхан жоохон нэмсэн. Гэхдээ тэгээ нэг сүртэй томоохон позиц байхгүй. Энийг зүгээр хэдүүлээ хадгалаад явна. За Oscar Health руу хэдүүлээ орох юм бол юу харагдаж байна гэх юм бол $19.81 центээр явж байгаа. Өмнөх uptrend line-а ерөөхдөө одоо хүчингүй болгож явах шиг байна. Sideways consolidation явж байна. Тэгээд
ер нь бол хэдүүлээ одоо юу их хэвээр бэ гэх юм бол энэ шин дүр зургуу энэ шин тренд үгүй юу хэдүүлээ шийдэх хэвээр одоо нөгөө government shutdown хിവэрэ байгаа арчлан нам Republican нам ерөөхдөө хоорондоо ерөөсөө уулзах чадахгүй байгаа. Тийм учраас шинэ хуулийн төслүүд Конгресс дотор ярихдаггүй байна, батлагдахгүй байгаа. Тэгээд эндээ ер нь бол Oscar Health жоохон limbo дотор орцсон байгаа. Тэгээд засгийн газар буцаагаад эхэлчих юм бол хоёр нам дундаа уулзаад эхэлчих юм бол ер нь бол Oscar Health-ийн хуулийн асуудлууд одоо нэг томоохон асуудлууд ерөөсөө биш зүгээр Obamacare дэмжлэг үргэлжлүүлэх юм уу үгүй мүү ерөөхдөө шийдэгдэн тэгээд Obamacare-ийн ACA гэсэн одоо тэр хуулийн төсөл батлагдчих юм бол Oscar Health нэлээд одоо өсөх магадaltaй эндээс болж хамгийн сүүлд хэдүүлээ юу ярих юм бэ гэх юм бол өчтөр IonQ ерөөхдөө 64 центээр нээлттэй хийсэн session дуусах үед 56 хэдэн доллар дээр ерөөхдөө буурсан байсан 50 одоо pre-market дээр 58 байгаа саяхан юу болсон бэ гэх юм бол Jensen Huang дахиад quantum-ийн тухай жоохон ярьсан тэгснэ тэрнээсээ болоод энэ quantum руу хөрөнгө олт хийж байгаа хүмүүс ерөөхдөө буцаагаад жоохон хөөсрүүлэх гэж үзсэн. Гэхдээ та харж байгаа юм бол 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 хоног дараалаад ерөөхдөө улаан candleтай ерөөхдөө маш царамуутай chart байгаа. Тэгээд хизээ нэг цагт манай энэ IONZ позиц одоо ерөөхдөө pre-market дээр буцаагаад 3.94 хүрсэн байгаа. Гэхдээ хизээ нэг цагт буцаагаад 5 хэдэн доллар 5 доллар хэдэн цент руугаа ороод хідүүлээ ер нь бол ашгаа хийнэ. За манай Rigetti дээр бас яг адилхан юу явуулж байна гэх юм бол 16 дээр ерөөдөө өчтөр хаалт хийсэн pre-market дээр одоо 15.60 дээр явж байгаа Rigetti-гийн chart харах юм бол бас л амар царамуутай IonQ-тэй ерөөдөө яг адилхан дундаа ганцхан нэг ногоон хоёр юм юу байгаа. Бусдаараа бол ерөөдөө улдтай явж байгаа удахгүй энэ 50 day moving average-тэй ерөөдөө уулзна. Тэгэх юм бол энэ 32 33 доллар руу уунах нь ер нь бол барыг тодорхой харагдаж байгаа. Тийм учраас бид хэдүүлээ short position дээрээ төвчээртэй бай. IonQ ерөөдөө 50 хоногийн moving average-аас ерөөдөө сая цөмлөө явцсан. Одоо энэ resistance болж таарна. Тэгээд хизээ нэгэн цагт энэ 200 day moving average-тэй ер нь уулзсан. Тэгээд тэр чинь одоо 40 доллар гэсэн үг. Тэгэл энэ volume нэмэгдэж байгаа бол олон хүмүүс энэ хувьцаанаас салж ийн оргил цэгээс 84 доллар одоо 58 доллар тэгээ энэ bubble удахгүй pop хийгээсээ. За тэгээ хамгийн сүүлд хэдүүлээ юу юм байна гэх юм бол биткойныг яри. Техник зүгээс амар эрсдэлтэй харагдаж байна. Ер нь бол ийм мегафон дүртэй хаяуд нь улам хүчтэй, лоуд нь хүчтэй ингээд дэшээ доош. Тэгээ эзэний цагт нэг шийдвэр гараад ирэхээр ер нь бол ингээд drop off хийх потенциал бол байгаа. Тэгээ нэг харж байгаа юм бол энэ 50 day moving average-тэй ерөөдөө ингээд тэмцээд ерөөдөө нэг шийдэлд хүрч чадахгүй байна. Тэгээ одоо энэ 200 day moving average байна. Энэний доогуур орчих юм бол тэгэл биткойн ерөөдөө томоохон уналт хийх магадлал бол байгаа. Гэхдээ бас ер нь одоо буцаагаад өсөх магадлал бол байгаа. Гэхдээ энэ дүр зургийг харах юм бол 65 70% ерөөхдөө уналттай байх магадaltaй юм шиг харагдаж байгаа. 30% ерөөхдөө өсөлттэй байх магадaltaй. Тийм учраас хэдүүлээ энэ BITI дээр нэг жоохон short position хийцэн байгаа. Манай TLT position бол дэжгүй хэвээрээ тэ одоо 92 моёр дээр явж байгаа. Тэгээд сая жоохон retraction хийгээд одоо буцаагаад өсөлтөд өргөжлүүлэхээр баг шиг байна. SHY харах юм бол LED-ний ерөөхдөө төрүүлээд хөдөлсөн байна. Ерөөхдөө 83 84 рүү явах хандлага байна. Moving average-ууд ингээд дэшээ яваал байгаа. Тийм учраас энэ Европоос Америк руу нүүж байгаа мөнгө тоо ширхэг хэмжээ ерөөхдөө ирч хүчтэй хэвээрээ. Тэгээд энэ 7 хоногт сүүлээр хэдүүлээ юун дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй юм бэ гэх юм бол мэдээж алтны ханшин дээр тэгээд энэ алтны компаниудын сайн мэдээлэл гарснараа хэдүүлээ call option хийх үгүй юу. Өнөөдөр шөнө маргааш өглөө Core Mining дээр хэдүүлээ харцгаая. Тэгээд богино хугацааны option авах магадaltaй шүү. Тийм учраас хэдүүлээ бүгдээрээ анхаарлаа хандуулъя. Тэгээд цаг нь болоод ирэхээр school дотор трейдууд тавигдсан шүү. За Германаас
баяртай. Тэгээд удахгүй эргээд уулзцгаая. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.